Энэ явдал 2024 оны ихээр болсон юм. Одоо ч би сэтгэл зүйчтэй уулзаар байна. Би төгсөх курсын оюутан байсан үе. Тэр үед хоёр найзтайгаа хамт байшин түрээслэн амьдардаг байлаа. Хаврын амралтаар бид хэд хоног эзгүй байсан юм. Буцаж ирэхэд хаалга онгойлгож эвдэлсэн байв. Дотогш ормогц бүх зүйл орвонгоороо иргсэн байлаа. MacBook, PlayStation, бэлэн мөнгө хэдэн зуун доллар бүгд алга болсон байв. Улгаачид сүртэй зүйл аваагүй хэрнээ бүхнийг зориуд замраагүй болгосон мэт. Өрөөгөө цойжилсан байсан тул би тайвширсан л да. Гэвч удалгүй өрөөний цоожийг гаднаас нь автирк мэт зүйлээр нээж болдгийг мэдлээ. Нэг шөнө унтаж чадахгүй хөрвөөж байтал ширээн дээр минь хизээж харж байгаагүй хямдхан үзэг байхыг олж харав. Тэр нь гардаггүй үзэг. Хачин санагдаад явчихлаа. Өрөөгөө сайн ажиглалтал өмнө нь огт харж байгаагүй теди бавгааг олж харлаа. Аваад үзтэл дотор нь хатуу биетэй зүйл мэдрэгдэв. Дотор нь юу байсан гэж нууц камер. Айдас намайг бүрхв. Өрөөгөө нэгчгэд өөр бас нэгэн үзгэн камер. Жижигхэн эвгэрийн тэмдэг. Тоглоомон эмгэн хумс. Бүр угаалгын өрөөнд минь хүртэл камер байлаа. Бид тэдгээр зүйлийг олоод цагдаа дуудсан юм. Камерууд утасгүйгээр дохиод амжуулдаг байсан тул хэн хүлээн авч байсныг тогтоох аргагүй. Хамгийн аимшигтай нь тэд хямдхан интернет дэлгүүрээс л захиалаад авчхаар ойрын зайн төхөөрөмжүүд байв. Энэ нь камерын эзэн ойрхон байсан гэсэн үг. Цагдаа нар камер тавьсан этгээдийг олоогүй. Харин бид удалгүй тэндээсээ нүүсэн юм. Би Yosemite орчимд аяллаа хөтчөөр ажилладаг байлаа. Нэг өдөр би 7 хүний бүрэлдэхүүнтэй багийг Half-Dome руу хөтлсөн юм. Буцах замд хойно гинэт орлох дуугарч манай багийн нэг хүн хадаа ингрээс доош унсан байв. Тэр хүний унахыг харсан өндөр залуу надтай хамт доошгүй. Би тусламж дуудаж шархатсан хүний амийг аврахыг хичээлээ. Залуу байн. Тэр өгсөн болов уу? Миний буруу биш шүү гэж амандаа давтана. Энэ нь надад эвгүй санагдсан ч надад тэр хүнийг анхаарах сөхөө байсангүй. Уулын хамгаалагчид ирж нисдэг тэрэг газартлаа. Шархатсан хүн амьд үлдсэн ч хүнд гэмтэлтэй ухаангүй байв. Дараах нь би мөрдөгчдөд өмнөх шөнө тэр хоёр маргалдаж байсан тухай хэлсэн юм. Чи намайг замаасаа зайлуулах гэж байна уу? Гэх үгийг би сонссон. Мөрдөгчд дуугүй л харц солилцсон. Тэр уналт осол байсан уу эсвэл үнэхээр л энийхээ замаасаа зайлуулах явдал байв уу? Манай гэр бүл талархлын баяраар найз Дерикийнхээ ангийн байшинд амархаар ирсэн юм. Хүүхдүүд хаалга нээтэл дотор нь танихгүй ир шар эрэг барин дотор хувцастайгаа сууж байлаа. Тэр өөрийгөө Дерикийн найз Блэк гэж танилцуулан байшин эзгүй байгаа гэж сонссон гэж хэлв. Бид хот орж Дерик рүү залгатал тэр Блэк гэж найз байхгүй. Ахлах сургуульд намайг дээрлэх байсан Блэк л байх гэх юм дээр. Биднийг буцаж ирэхэд байшин сүйдсэн байв. Гэтэл дээврээс чимээ гарч шатаар Блэк бууж ирв. Согтуу, тоостой. Цагдаа нар ирж түүнийг баривчилсан юм. Дээврийн өрөөнөөс олсон зүйлс гэвэл скотч, сүх, гар буу байлаа. Би 20 настайдаа дархан цаастай газар хөтчөөр ажилладаг байсан юм. Нэг удаа хууль бус анчинг уулын хамгаалагчдаар бариулсан юм. 6-7 хоногийн дараа Клифф гих 50 орчим насны эрэгтэй ганцаарчилсан аялалд гарлаа. Тэр ийдэг, яриа хөрөөтэй ир байсан. Гэвч яг оргилд хүрмэгц ярианы өнгө аяс нь өөрчлөгдөв. Тэр ингрээсээ буу гаргаж ирлээ. Тэр намайг өвдөх сүгтгийг шаардаж би ч хэлснээр нь хийв. Тэр бууга толгойд минь тулхан гох дарлаа. Тэр инээж дараагийн удаа тоглоомоор инхгүй шүү гэж анхааруулсан маягаар хэлв. Өнөөх ирч намайг үлдээгээд би тийшээ хизээч дахиж очоогүй. Би орой ажилласаа тараад алхаж харихдаа араас эвгүй үнэр дагаж байгааг анзаарсан юм. Үгсэн загас. Арагшаа харвал загасчны хүрэмтэй том ууттай ир намайг дагаж байв. Гэртээ ороод хаалгаа төгжв. Хэд хоногийн дараа шөнө өнөөх үнрээр
нойрноосоо сэрлээ. Хэн нэгэн гэр дотор байлаа. Зочны өрөө рүүгээ сэм гитэн шагаан харвал нэг ир ууттай зах сухаад сууж байв. Би уцаа авч угаалгын өрөөндөө орж төвчин цагдаа дуудлаа. Удалгүй цагдаа нар ирж өнөөх ирийг баривчлаа. Тэр сэтгцэн эмгэгтэй архинд орсон загсчин байжээ. Гэвч нэг асуулт үлдсэн. Яагаад заавал намайг дагсан юм бол? Бид ууланд алхалт хийж яваад Ворон гих нэгэн дур булаам ирдээ таарлсан юм. Тэр өөрийгөө профессор гэж танилцуулсан. Яриан дунд тэрч бас бидний очих газар руу явж байгаа гэж ярив. Бид цааш явахдаа бидний явахаар төлөвлөсөн маршрутыг өөрчилж товч замаар оруулахаар ятгаж байв. Бид явах маршрутаа тохирчсон байсан тул ийлдгээр татгалзав. Үүнийг сонсоод түүний царай илүү хүйтэн ширүүн төрхөөр солигдхон тэр. Заавал цуг явах шаардлагагүй шүү дээ гэж найзын маань хэлэхэд өнөөхөр найзыг маань түлхээд унахчихв. Айд сандарсан би гялс зүнхнийхээ урд хийсэн байсан нулимс асуулагчаа гаргаж түн рүү эргэлзэлгүй цацлаа. Бид хоёр урдах замаач харалгүй хамаг ирчээрээ гүйсээр байгаад өнөөхөрийг хол хайснаа ойлгосон даруйдаа зогсож цагдаа дуудав. Цагдаа нарч тэр хүнийг нүрээ даран хэвдэж байхад нь олж баривчилсан юм. Өнөөхөр октоосоо профессор биш. Нэр нь ч хуурамч. Тэр нулимс асуулагч халаасанд минь байгаагүй бол юу болох байсан бол? Tinder болзооны аппликейшн дээр түүнтэй тарсан тэр өдөр миний амьдралын хамгийн азтай мэд санагдсан мөчүүдийн нэг байсан. Тэр өөрийгөө Сара гэж танилцуулсан. Зөөлөн хоолойтой, дулаахан инээмсэглэл, ярьж суухад цаг хугацаа хэрхэн өнгөрснийг анзаарагддаггүй тийм л бүсгүй. Бид чатаар гайхалтай сайн ойлголцож хэд хэдэн удаач болцсон юм. Бүх зүйл хэтэрхий төгс мэт. Хэдэн болзооны дараа нэг орой тэр ичингүйрэн өнөөдөр манайд хонох уу гэж асуусан. Тэр шөнө үнэхээр гайхалтай байсан. Оройн хоол идэн, кино үзээд дараа нь түүний гэрт очицгоосон юм. Бидний дунд байсан хан тэр орой бүр мөсөн арилсан. Бид тэврэлдээд унтсан юм. Гэтэл гинэтгэн шил хагарах чимээнээр сэрлээ. Нүдэнэхээс минь ч өмнө хаалга савн нээгдэж хоёр хар сүдэр өрөөнд дайран орж ирв. Нэг нь хутга барьсан, нөгөө нь төмөр бороохоотой. Бүх зүйл хоромхон зуурл болоод өнгөрөв. Нэг нь намайг орноос чирч гарган шал руу түлхэж гар хөлийг минь уяад амийг минь бөглөв. Сараг хажууд авчрахдаа тэд хачин зөөлөн хандсан нь айдсыг минь улам ихсгэв. Тэд миний зүнхийг уудалж үнтэй бугуун цагийг минь авав. Жинхэнэ. Би толгоос ихсэрч дөөрөө амил гэж худал хэлсэн ч тэд итгэсэнгүй. Тэд утасны кодоо нэхийг тулгав. Эс бөгөөд Сарад хор хүргэнэ гэж занал хийлв. Би ч аргагүй эрхэнд кодоо оруулав. Тэд нууц үгийг минь сольж карт бэлэн мөнгийг минь аваад явлаа. Сарад бараг хуруугаач хүргсэнгүй. Зөвхөн намайг. Дараах өдрүүдэд миний толгойд нэг л бодол эргэлдэнэ. Яагаад зөвхөн надад халтсан юм бол тэрийг л ойлгосонгүй. Сараач тэр явдлаас хойш надтай яригдахаас зайлсхийж эхлэв. Надад улам сэжиг төрж эцэст нь түүнд бурууг тохов. Хэдэн сарын дараа телевизээр гарч буй мэдээ намайг улам бодолд оруулсан юм. Сара халтлагад өртсөн байлаа. Гэмт итгээд нь түүний хуучин найз залуу. Тэр шөнө би зүгээр л хэрэгтнийг буруутгахын оронд өөртөөгөө яг ижил хохирогчийг буруутгасан байлаа. Тэр асуудлыг дахин сөхөхийг би хүссэнгүй. Ойнгүнд ганцаараа алхахад байгаль хизээд тайван санагддаг. Гэвч тэр өдөр модон дундаас хоёр ир гарч ирэн тэр бодлыг минь өөрчилсөн юм. Тэдний байгаа байдал нь шууд л дотор эвгүйрүүлсэн юм. Нүдэнд нь өлсгөлөн, хөдөлгөөнд нь занал хийлэл байлаа. Нэг нь хутга гарган юмнуудаа өг. Би цүнх ус бэлэн мөнгө бүр тамагочигаа хүртэл өгсөн. Нөгөө нь зөөлөн инээмсэглэж зүгээрдээ хонгор минь гэж шивнэ. Тэд миний нүдийг боож гарыг маань ард маань хөлөв. Тэр даавнаас нь хөлс шорооны үнэр хан хийж байв. Намайг битгий орхиоч. Энд баавгаатай шүү дээ
гэж хоолой жичрэн гуйсан боловч хариуд нь тэд инээлдэн цааш алхаж одох нь дуулдав. Навчсын шажигнах чимээ холдох тусам ой улам нам гүн боллоо. Айдас жинхэнэ утгаараа л тэр үеэс эхэлсэн юм. Гараа суллах гэж хагас цаг нотолсны эцэст нэг юм бүтэж би харанхуй дунд чадхаараа гүйж эхэлсэн. Ардаас минь хэн нэгэн дагаж байгаа мэт мэдрэмж тасралтгүй төрсөөр л байлаа. Би ойн захад байх тосхон хүртэл зогсолтгүй гүйсэн. Тэр үеэс хойш ойд дахиж алхаагүй. Өөрийгөө Жизлер гэж нэрлэдэг тэр залуу коллежид аль хэдийн тэнэг Бранкер нэртэй болсон нэгэн байв. Нэг орой би найзтайгаа гэртээ оройн хоолоо идэж байтал хаалганы хонх дугарлаа. Хаалгаа нээтэл өнөөх Жизлер гэх залуу цогтуу, аль эсвэл мансуурсан, игчд зогсох чадалгүй хаалган дээр минь зогсож байв. Түүний нүд гялалзан намайг түлхсээр дотогш орж ирэв. Селфи гарн дээрх утсаа өөр рүүгээ чиглүүлэн "Hey TikTok" гэж хашгирна. Гэвч түүний ярьж буй зүйлс ойлгомжгүй, хэл ам нь ээдэрсэн байдалтайгаар үргэлжлүүлв. Тэр гэрээг минь сүйтгэж эхэллээ. Цэцгийн ваар, жаазтай зураг, эмээгийн маань шилэн сүвнээрүүд бүгд түүний гарт өргөдөв. Найз Анита маань хутга барин гал тогооноос гүн гарч ирэхэд би цагдаа дуутчихсан гэж түүн рүү ориллоо. Жизлер доогтой инээхэн дотор эвгүүрлв. Тэр үед л бид анзаарсан юм. Түүний утас унтарсан байлаа. Магадгүй цэнгэн дууссан байх л та. Тэр түүнээс хойш ганцаараа хоосон камер руу хараад галзуурч байжээ. Эцэст нь өвөөгийн маань чандрыг хийсэн савыг барьж авахд би сандран наадах чинь миний өвөө гэж хашгирав. Түүний царай гинэт хувьсгийж савыг зөөлөн буцааж тавиад бөөдөн дээр унав. Удалгүй түүнийг цагдаа нар баривчилж бүх гарсан хохирлыг төлөвлөхээр болсон. Жизлерийг пранк хийж байгааг бид дахиж хараагүй юм. Алхалтын групптэй цуг ойгоор аялах нь миний хувьд ганцаараа тухгүй явахаас хав илүү амар байдаг юм. Төөрч бүдэлх нь бага. Би бинийгээ урамшуулж ядрах нь ч бага. Горхины урсгал дагуу дээш алхах тусам горхины дуу улам тодорч байлаа. Би алхаагаа жигдрүүлэн хурдан алхасаар хамгийн урд гарлаа. Гэтэл усан дунд илжирсэн бугын толгоон аимшигтай дүрс үзэгдэв. Нүд нь булангартаж ялаа шавсан. Хүзүү дагсан зүсэлт нь маш чигт цэвэрхэн. Мэдээж хүний хийсэн зүйл гэдэг нь илт байв. Би ухарч цуг явсан хүмүүстэй худал хэлсэн юм. Горхины хажууд маш том баавга байна гэж. Алхалтын группийн дунд аав ээжтэйгээ цуг яваа хүүхдүүд байсан учраас тэр үед зөв санагдсанаа л хийсэн минь тэр л дээ. Бүгд л сандран эсрэг зүг рүү буцаж гүйцгээсэн юм. Тэр үед надад бугнаас гадна бас нэг эвгүй мэдрэмж төрсөн юм. Яг л энэ хэн нэгэн биднийг ажиглаж байсан мэт. Хэн ямар зорилгоор бугын толгой горхины ихэнд тавьсан нь ойлгомжгүй. Ямар нэгэн зан үйл байсан уу? Эсвэл гайхшран зогсох хүмүүст тавьсан занга байсан уу? Мэдэхгүй. Тэр явдлын тухай дурсахад одоо ч надад тухгүй мэдрэмж төрдөг юм. 2018 оны өвөл би машиныхаа хойд судал дээр унтаж байлаа. Гэтэл нэг сэрхэд машин маань хөдөлж байв. Урд суудал дээр хоёр залуу. Эзэнгүй машин оллоо. Азтай байна. Гэх мэтийн зүйл ярих нь сонсогдов. Би огт хөдөлсөнгүй. Тэд хотын эзгүүрсэн хэсэг рүү давхив. Гэнэт тоормслон бууцгааж дараа нь шил хагарах чимээ гарч утаа саагав. Тэд машиныг минь шатаах гэж байв. Гарах гэтэл хаалах түгжээтэй. Би сандран цонхоо балбав. Тэд ч намайг олж хараад тэдний царайнд айдас тодров. Тэд сандран буцаж ирж цон хаглан намайг гаргасан юм. Энэ бүхэн хоромхон зууртал болоод өнгөрөв. Тэд үнэхээр эзэнгүй машин гэж бодцоосон байв. Тэр шөнө миний гэр шатсан ч би амьд үлдсэн. Bloodstock фестивалийн шөнө. Чанга хөгжим, ариг харанхуй ноёлсон шөнө байлаа. Тоби тэр орой өөр хүн шиг болсон. Тэр шөнө намайг мод руу дагуулж орлоо. Гартаа нэг боодолтой зүйл барьчихсан. Боодлыг нь задлахад том хурц гэдэг нь илт гялалцсан хутга. Түүний нүд улаанаараа эргэлтчихсэн. Үг хэлхийн завдалгүй над руу өнөөх хутгаа барин дайрсан юм. Би айсандаа ухарч хүмүүсээс тусламж гуйн ориллоо.
Олон хүн хашгирч тал тишээ зугтаж эцэст нь бүлэг хүмүүс Тоби руу дайран унгав. Сандарсан хүмүүсийн орилон донд цагдаагийн дуут дохио хангинав. Тэр шөнө би нэг зүйлийг ойлгосон юм. Зарим хүмүүсийн хувьд харанхуй бол хий хоосон дүр биш, харин тэдний доторх бодит зүйл байдаг. Шэрон бол энгийн л эмэгтэй. Гэрээсээ онлайн бизнес эрхэлж эхэлсэн. Интернет түүнд мөнгө амжилт гээд эрх чөлөө өгсөн юм. Гэвч удалгүй тэр илүү харанхуй зах зээлд хөл тавьсан байлаа. Тэр нь насан туршидын контент. Хүмүүсийн туулширсан хүсэлтүүд түүнд илүү их орлого олж өгч байлаа. Нэнсигийн нууц нэр Шэроны өөр нэгэн хар бараан тал. Хэсэг хугацааны дараа түүний нийтлүүд хачин болж эхлэв. Хулгайлагдах, тамлуулах тухай аимшигтай фантази нийтлэлүүд. Зарим хэрэглэгчид түүнд аюултай гэж анхааруулсан ч Шэрон хариуд нь тоглоогүй шүү. Би жинхэнэ зүйл хүсэж байна гэсэн байлаа. 1996 оны 10 сарын өглөө тэр нөхөртөө бичиг үлдээгээд явсан байв. Ширээн дээрх цаасан дээр намайг битгий хай гэж бичсэн байв. Мөрдлөг эхэллээ. Түүний компьютерийг шалгахад 900 хуудас имэйл олдсон юм. Роберт Класс гэх онлайн танилтайгаа Шэрон ямар нэг аимшигтай тохиролцоо хийсэн байв. Хэдэн 7 хоногийн дараа Роберт Классын хашаанаас Шэроны цогцос олдсон юм. Виртуал фантази бодит аимшиг болсон байв. 2008 он Лидс хөгжмийн фестивал дараагийн рок хамтлаг тайзан дээр гарлаа. Олон мянган хүн шаагилдана. Эхний дуу ч явж сонсогчдын дунд галзуурал үүсв. Хоёр дахь дуу эхлэх мөчөд шахталцаан эхэлсэн юм. Амьсгалах зай үгүй цээж шахагдан хүмүүс энэ тэндгүй ухаан алдан унаж байв. Цэнгэлдэх хүрээлэн орилон айдсаар дүүрв. Тайзан дээр хамтлаг гинэт зогсон гэрэл асуув. Хамгаалтын ажилчид чадхаараа хүмүүсийг татан гаргаж байв. Хэрвээ тоглолт үргэлжилсэн бол улсын хэмжээний эмгэнэл болох байжээ. Нэгэн ир хуучин зөөврийн хардаа хог руу шидчгээд дараа нь тэр хатуу дискэн дээр нь биткойн төрөвчнийхэн түлхүүр хадгалагдаж байсныг ойлгосон гэдэг. Үнэн нь өссөөр саяас 100 сая, 100-аас тэрбум. Гэвч компьютер нь хотын хогийн цэгийн ёроолд үрд булчлагдсан. Тэр түүхийг уншаад миний дотор нэг овлоггүй итгэл төрсөн юм. Би ч бас чадна гэсэн итгэл минь надад юу авчрахыг төсөөлөөгүй байсан юм. 2021 оны хавар би криптовалютын ертөнцид шумбан орсон. График форум, Discord чат, нойргүй шүүнүүд үргэлжилсээр. Бас тэгээд Luna. Terra Luna гэх доллартай уягдсан тогтвортой системийн тулгуур актив. Бодлого нь төгс мэт. Terra Luna тогтвортой. Luna өсөх хандлагатай, уналт нь бүр шинэ ориглын өмнөх чичиргээ. Миний нийт хадгаламж $490. Тэр мөнгөөрөө 100 Luna худалдаж авлаа. Найз Крис маань намайг харагддаггүй мөнгөө гэж шоолсон юм. Гэвч сар өнгөрөх тусам Luna өссөөр 10, 30, 60, $93. Крисийн намайг дооглох нь өөрчлөгдөж надаас асуулт асууж эхэлсэн юм. Эцэст нь 22 оны 1-р сард уналтын үеэр би түн рүү залгав. Одоо л зөв мөч гэж түүнийг ятгав. Тэр ч 300 Luna авлаа. Бараг $14,000. Үн дахин өсөв. Крисийн данс $30,000 хүрв. Тэр намайг тэрвэрч амьдрал минь өөрчлөгдөх гэж байна гэж баяртайгаар хэллээ. Хэдхэн 7 хоногийн дараа шөнийн 3 цаг 30 минутанд би өвчтөе халуунтай сэрээд компьютероо шалгав. 70, 33, 16, 13 гэсээр Luna-гийн үн нүдэн дээр унаж байлаа. Формууд айцаар дүүрэн. Terra Luna долларын уяанаасаа тасарчээ. Алгоритм задрав. Систем сүрв. Найз Крисийн маань алдагдал аимшигтай. Уцанд минь аваагүй 50 дуудлага ирсэн байлаа. Удалгүй хаалганы цанаас хаалга балбах чимээ гарч Крис архинд живсэн хоолоогоор хаалганэ гэж уурсан орилов. Нэ гэж байна. Би чамайг аландаа гэх миний хамгийн дотны найзын маань хоолой хадна. Хаалга цөмрөх гэж буй мэд чичирч байлаа. Би цагдаа дуудаж чадсангүй. Айз гимшил холилдно. Тэгтэл хөрш маань гарч ирэн ориллоо. Крис гараа өргөн ухрав.
Тэр явсан байлаа. Дараа нь тэр намайг бүх зүйл дээр блок хийсэн байв. Тэр шөнө би мөнгө алдсан юм биш, нөхөрлөлөө алдсан юм.